За сайн байна. Иргэн Батэрд байна. Өчтөр Баян зөвхөн холбоотой асуудлаар иргэн цагдаагийн газараас ярьсан. Улсын мөрдөн байцаа газараас ирээд өчтөр 3-4 байцаагчтай байцаалт өглөө. 4 цагаас 6 цагийн хооронд. Өчтөр 6 цагт эдийн ясланд орох байсан бол хойшлууллаа. Цагдаагийн цагдаад улс асуудлаас болоод мөн гарах хооронд бол яасан гэхээр би бол бүтэн жил сурвалжлаж 90 сурвалжлаж байгаа маань 2015 оны 02 сарын 16-ны өдөр бол хүний 3 шүдийг зохиод унгаасан ийм хэрэгтэй бүтэн жил 90 сурвалжлаж байгаа гэдгийг мэдэж авлаа. Мөн одоо энэ оны 2 сарын 16-ны өдөр бол Хулан гэдэг хүний гар утсыг МК гэдэг компани байран дээр сулгаалсан байна гэдгээр 90 сурвалжлаж байна гэдэг. Одоо Сүхбаатар дөрвөн цагдаа дээр ирээд байцаалт өгөхгүй явж байна. Энэ үндэслэр бол өчтөрөөр 12 цаг хүртэл намайг саатууллаа. Тэгээ Баян зөвхөн холбоотой асуудлаар үнэхээр саатуулсан. Мөн одоо нэмж юм 2 хэрэг гаргаж ирж энэ 2 хэрийг бол үнэхээр мэдэхгүй юм. Одоо хэрэг хийсэн бол хуулийн хариуцлага хүлээн. Одоо тэгээ цагдаа хэрхэн шалгаад яаж шалгах нь бол харъя. Тэгээд миний одоо хийж байгаа тэмцэл Баян зөвхөн тооцоолох гэж байгаа хариуцлагыг ингээ зогсооно гэж бодож байгаа бол том андуур шүү гэж хэлээ. Тэгээд би удахгүй очноо. Ясыг хурцгартай бэ Баян зөвхөн.